тулцсан үзүүлэлттэй байхад бус нь бол хүний гарнаас хамаардаг. Таны гар хэр урдан байна. За сайн үзүүлээс ойрд iPad, таблет, setup угсарсан бичлэг оруулсангүй. Голдуу мобайл талдаа жоохон төвлөрсөн хэсэг хугацаа байлаа. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар орхигдуулсан явдал бол байхгүй. Хөгжүүлэлт нь хийгдээд л явж байгаа. Энэ удаад бид нарт гаднаас биш дотоодоос setup захиалга орж ирсэн. Тэр захиалга нь юу вэ гэхээр хамтдаа угсарцгаа. Энэ бол гайхамшигт OnePlus Pad 2 Pro 13.12 инчтэй 250-600-ийн багтаамжтай 12-ийн рамтай байсан баг шүү. Нэг юм гоё амтан байна. Энэ дээр ич бүртлээ угсарна. Харилцагчтайгаа харилцан зөвшөөрсөний үндсэн дээр дараах дагалдах хэрэгслүүдийг нь сонгосон байна. Хамгийн ихэнд биднэрт хэрэгцээтэй чухал зүйл Lensa брендийн Scorpion 2 гэх холбогч төхөөрөмж байна. Энэ маань өөрөө keyboard mouse-ыг маань холбож өгдөг хамгийн гол үүрэгтэй зүйл байна. Маусыг сонгохдоо энэ олон сонголтуудаас жижигвтер, хөнгөн, гарын дэвтэйхэн, цэник барилцаатай гэх шалгуураар сонгосон. Түүнд нийцэх загвар бол ерөөсөө эргэлзээгүй энэ VXC R1 гих загвар байна. Attack гэрээ. Ээлж шаардлагатай хэрэгсэл маань keyboard. Эдгээр keyboard зүгээр л энгийн keyboard гэж ойлгож болно шүү. Тэрнээс энийг залгаж шууд бовж тоглоно гэж байхгүй. Тэр бодлоо ард орхисон дээр. Үүний хувьд бол харьцангуй өөр байгаа. Өөр байгаад байгаа шалтгаан нь ерөөсөө даралт брэндээс хамаарч байгаа. Энэ удаад бидний сонгосон болохоор Inker брендийн чимээгүй даралттай 32 үсэгтэй нэг гарын keyboard-ыг сонгожээ. За ингээд таблет, холбогч төхөөрөмж, keyboard, mouse. Дараагийнх нь юу вэ? Дараагийнх нь бол бидний хувьд хөргүүр Sensei сонгоно. За энэ дээр энгийн хайшин суурьтай. Энэ болохоор давхар Sensei загвар байна. Android таблет маань iPad-ыг бодоход харьцангуй халалт багтай байдаг. Тийм болохоор ийм сайжин суурьтай өөр дөр энгийн Sensei тогтоогч болон хөргүүрийг сонглоо. Ээлж бүтээгдэхүүн нь чихвчийг энэ сүүлд ирсэн. Маш хөөрхөн жижиг загвар сонгосон байна. Энэний кабельний чанар манар бол бас тасархай. Микрофон ихтэй ээжгүй. Яг зүүдэг хэсгээрээ бас их хөдөлгөөн. Им доод суурь нь иргэдэг хөдөлдөг. Тэгэхээр ер нь бол бат бүх талдаа айгүй сайн хийгдсэн. Дууралт бол мэдээд сайн. Гейминг талдаа учраас голөгдөхгүй. За тэгээ маусpadтай сонгоно. Энэ TI-ийн логотой улаан өнгийн мауспад ч бас гоё шүү. Ингээд хамтдаа шаардлагатай хэрэгслүүдийг бүгднийг угсрахад бэлэн болгоод ширээн дээр цуглуулад аваад ирлээ. Яг энэ ингээд хэд болсон бэ гэж битгий асуугаарай. Бүх зүйл сонголтоор байдаг. Энэ keyboard, mouse-ыг жишээлбэл ямарыг авахаас хамаарал үнэ өөрчлөгдөг. Шаардлагатай бол танд зориулаад манай пэйж руу ороод автомат хариулагч дээрээс жишээ болгосон иж бүрдлүүдийг харах боломжтой. Бас үнийн дүн тэнд байгаа гэдгийг битгий мартаарай. Одоо угсралтын ажилдаа орцгоё. За хамгийн ихэнд хийх ажил таблетаа задлана. Энийг өмнө задлсан, бүтэн танилцуулсан тийм болохоор нэг нуршаад байхгүй 8256-тай. Загвар байна. Pad 2 Pro-ны үйлдвэрээс хоёр өнгөний сонголтуудыг цэнхэр болон юм саардал. За ердөөсөө л энэ. Саардал өнгөс. Ер нь бол өнгөлөг өнгө яг нэг тийм дундж өнгөтэй. Гоё энгийн харагддаг. Илүү дутуу зүйлгүй. 67 ваттын SuperVOOC адаптер болон хагас сэрүү кабель.
Энэ өөрийнх нь цэнэглэгчээр цэнэглэхээр бас супер цэнэглэн штэ. Энэхүү таблетны талаарх өмнөх бичлэгийг үзээгүй хүн байж магадгүй. Тэд нартаа зориулаад товчхон тайлбар хэлжээ. Энэхүү таблет нь 2025 онд зах зээл дээр нийлүүлэгдсэн OnePlus брендийн Pad 2 Pro Gaming таблет гэдээ ойлгоход болно. Ерөнхийдөө тоглоом зориулсан маш өндөр үзүүлэлттэй, маш өндөр хүчин чадалтай таблет байна. Дэлгэцний хэмжээ 13.2 инч. Таблет дотроо ер нь байж болох хамгийн том дэлгэцний хэмжээ. 144 Гц-ийн дамжуулах дэлгэц. Маш өндөр герцтэй гэсэн үг. За тэгээд багтаамжны хувьд 256-тай RAM нь 8-тай 8-аас дээш сонголттой бас байж болно. Тэр гэхдээ нэг шаардлагагүй. Тэрнээс гадна бас нэг супер зүйл нь өөр дээрээсээ RAM-а нэмдэг. Тэр нь бол үнэхээр амар. 8 RAM дээрээ дахиад 8 өргөтгөлтэй болох боломжтой. Чипсет нь бол аккаунтыг нь оруулаад өөрийг нь ирэхээс өмнө бүх тохиргоог нь бэлдээ тавьчих. Тэгээ шаардлагатай бүх зааварчилгаануудыг нь өөрт нь эхнээс нь агаас яа хүртэл тайлбарлаад дээрэс нь гой реквел баригч гэд гой юм байгаа тэрийг бичлэгээр харуулъя. Энэ задлж байгаа зүйл маань тогтоогч болон хөргөр нэг зэрэг шийдчих нэ гэсэн үг. Сур бэхлэгч, чангалагчтай. Тэгэхээр тийм амархан унаад байхгүй. Айгуу чанга сууртай. Дээрээс нь 4 сенсээр араасаа шууд үлээж чинь. Доороос нь тогийг нөгөөд Scorpion 2 холбогчд хөрөмж дээрээсээ шууд тог авах боломжтой. За тэгээ өөрт нь болохоор ийм кабель дагалдаад ирдэг. C-гээс 10. Тусгаал хүрээр нь чангалж бэхэлж өгөх нэ. За үүн дээр таблетаа байршуулнаа. Хой талаасаа сүр дээр тавихад иймэрхүү харагдаж байна. Ээлжид бүтээгдэхүүн нэг одоо тайлбарсаар байгаа бүгд мэддэг болж байгаа байхгүй тий. Линзагийн Scorpion 2 холбогчтой хөрөмж. Өөр дээр бүх оролдуудаа шийдсэн байдаг. Жишээлбэл 3.5-аар ичж чинь. Keyboard mouse өгч чинь. Гаднаас тогоо өгнө. Энэ маань өөрөө шууд холболтоо үүсгэнэ. Тэгэхээр энийг ирж байгаа тогоороо таблетад давхарцсан гэлждэг. Тэгэхээр танд ер нь илүү дутуу салаалагч гээд байх зүйл шаардлагагүй болчих жоох гэсэн. Энэ дотор болохоор хоёр төрлийн кабель дагалдаж ирдэг. Уцгүй гэдэг нь нөгөө тайлбарлаад байдаг 2.4 Гц-ийн донглороо дамжиж холбогдож байгаа. Хэрэг та хүсэх юм бол энэ Bluetooth сонголтоор нь бусад энгийн хэрэглэн дээр ашиглах боломжтой. Доглоом дээр бол 2.4 дээр тавьжиж гагцгүй, гацлахгүй, дилайгүй тоглоно. За нэг цэнэгээр бараг 7 хоног шахуу тасралтгүй ажиллана. Дээрээс нь цэнийг дууслаач юм. Бусад үед уцтайгаар нь ашиглах ингээд залгаад уцтай маус давхар өргөө цэнгэлж байна. За ийм ижидтэй юм. Энэ бол маш гоё keyboard. Би өөрөө энийг ашигладаг. Жохон том гартай хүнд бол жоох хавчиг санагдаад байдаг. Гэтэ яг энэ үсэг хоорондын зай пропорц юм бол маш гоё. Тэгээд чимээгүй даралцтай хамаг болно switch. Одоо бусад шаардлагатай хэрэгслүүд ерөөсөө тохиргоогоо игээд чихвчээ ийшээ залгаал тэгэл тоглоход байлаа. Одоо тохиргоонд орцгоё. Шаардлагатай аппликейшнууд суулаа. Одоо тоглоомынхоо тохиргоонд орцгоно. Дөрөв хэлж байснаар графикийг нь харуулъя. Super Smooth, Ultra Extreme гэх сонголттой орж ирж байгаа. Зураглал үзүүлэлт бол бас тасархаа штэ. Манайх энэ Scorpion 2-ын холболтыг бол аль хэдийн мэддэг байсан байх тий. Keyboard mouse өгвөл гэл болоо. Утас юмнууд уцхгүй болчвол бүр гоё. За тэгээ таблетынхаа зураглалыг нэг хайлтаарай. Миний зураглал бас амар байна. Тэгээ бичлэгээр зарим мэдрэмж бас шууд хүнд хүрэхгүй. Холбогч төхөөрөмж болон таблет 2 өөрөө тулцсан үзүүлэлттэй хахад бус нь бол хүний гарнаас хамаардаг. Таны гар хэр урдан байна. Тэрнэр чи хаясаар сайн төхөөрөмж өдөрдөгднаа гэсэн үг.
Тэрнээс гадна одоо recoil баригч гэдэг тиймэрхүү юмнуудыг тааруулна гэж бод. Манай дэлгүүрийн зүгээс яаран recoil баригчийг хүмүүс тулгаж тохируулж өгөхгүй байгаа. Тэр бол яг цэвэр хувь хүний сонголт. Recoil баригч гэдэг нь өөрөө яг яад юм бэ? Тэрийг өмнө нь бичлэг үзэж байгаагүй хүмүүс үзэж иж магадгүй тэрийг маш энгийнээр товчхон тайлбарлая. Төхөөрөмж буюу холбогч төхөөрөмж дотроо энэ бидний ашиглаж байгаа Scorpion 2 гэх энэ холбогч маань яг recoil барилт одоо доторх програм хөгжүүл талдаа яалтчгүй одоогоор илүү байгаа. Бусад холбогчууд жоохон бангийн асуудал байгаа. Дээрээс нь recoil барилт өөрөө бас асуудалтай байдаг. За хоёрдугаарт энэ маань өөрөө буу болгоноо тусдаа таньдаг. Буу дурн болгон дээр тусдаа recoil ажиллаж байна гэдэг маань бидний зүгээс хүснээрээ тааруулах боломжтой. Recoil баригч дотроо бас нэг дагалдаг зүйл нь юу вэ гэхээр автоклик гэдэг үйлдэлээдэг. Автоклик нь яадаг вэ гэхээр сингл буугаар шүршинэ. Ямар ч гацалтгүйгээр үргэлжилсэн бодолд инэ гэсэн. За recoil баригч гэхээр зарим хүмүүс бас эндүрээд идэг. Recoil баригч ашиглалаа гэд нэг цэг дээр шууд хак шиг буудна гэсэн ойлголт бол байхгүй. Ерөөсөө л таны энэ маусны хойшоо таталтын хөдөлгөөний чинь байхгүй болгож байгаа. Дээрээс доошоо даралтыг өгөөд хоёр тишээ савлгаа болон чиглүүлэх хүллийг хэрэглэгч та, тоглогч та өөрөө тохируулнаа л гэсэн үг. Тэгэхээр recoil баригч ашиглалаа гэд бас тийм амар супер буудна гэсэн ойлголт бас биш шүү. Жишээ болгоод Infor 4X-тэй компенсатор angled gripтэй stockтой. Энийг нь буудаад үзье. За хэр хол байна. За энэ байг 450 м-ийн цаанах цаатгаа байгаа. Одоо миний маусны барилтыг та бүхэн сайн анзаараарай. Жохоо хойшлуулчих. Recoil баригч болон давхар савлгаа баригчтай буудчихна. За нэг иймэрхүү яг гоё тааруулж чадвал энэ бас хувь хүнээс бас их хамаардаг. Зарим хүмүүс өөрсдөө энэ төхөөрөмжийнхөө учрыг олдгоо жоохон орлогогүй байдаг учраас энэндээ тийрээд идэг тал бид шүү, тийлт аваад идэг тал. Нөгөө хоёрдугаар дурсаад исэн зүйл нь shotgun. Энэ бол жоохон тэгш бус санагддаг. S12, DBS одоо бүгднгээр нь нэг дараалал шүршин. Тийм үү? Тэр ерөнхийдөө нэг ийм S12-тай таарчхад бол дүүл авах том хэцүү. Дараагийн автокликийг нь танилцуулъя. Энэ бол мини. Recoil баригч энэ автоклик гэдэг систем өөрөө бууга таньдсны үндсэн дээр ажилладаг гэсэн үг. Нэмэлт тоног аваагүй мини. Ингэж буудах нэ. За тэгээд иймэрхүү макро үйлдэлүүдээр шууд дуран солих тохиргоо хийх жишээний тийм ээ нэг даралтаар 3 лут хамах жишээний. Тэр нь бол манай зүгээс байж болох бүх тохиргоог заагаад зөвлөд хийгээд өгдгөө цаашдаа ч гэсэн асууж лавлах зүйл гарсан даруйд нь тайлбарлаад тэрийгээ ингээгээд тийгээд өөрийн чадах мэдхээр байнга зааж зөвлөд явдаг гэдгийг бас та бүхэн мэдээд авахд илүүтэхгүй баг. За нэг иймэрхүү. Одоо keyboard mouse-аа нэг товчхон харуулъя л дээ, тий. Keyboard бол маш гоё юм чимээ байхгүй. Зарим хүмүүс асуугаад идэг. Яагаад том keyboard ашигладаг юм бэ гэдэг. Болно л доо асуудалгүй компьютерийн keyboard. Тэгэхээр хамгийн гол нь энэ дээр ингээд өргөн 100% 75% ч юм уу keyboard тавьчихаар таны ширээний зай шахагдаад идэг. Бид нар компьютерийн дэлгэц бас таблетныхаа дэлгэцийг харж байгаа учраас шахагдаад байдаг гэдгийг анхаараарай. Эмулятороор сурцсан хүмүүс бол яг тэрийгээрээ залгаад өгүүлчихдэг. Бидний зүгээс бол ерөөсөө хагас keyboard санал болгодог. За тэгээ маус маань харагдчихэв. Энэ маус бол үнэхээр супер. Одоо энэ дээр жишээлбэл бидний зүгээс маусныхаа ард дээр урд дээр дарахад савлгаа баригч ашиглаж байгаа. Энэ хоёрыг зэрэг дараад ард дээр нь дарангуут нэг даралтаар 3 лут зэрэг хамаад буугаад буу булаацалтахгүй ерөөсөө лүүтэн дээгүүр нэг дарахад бүгднийг хамаа явдаг тийм тохиргоо хийгдсэн байна.
За тохиргоо нийж бүрэн болчлоо. Одоо эзэнд нь зориулаад кейбордны үсэг болгон дээр ямар даралт өгснийг нэг бүрчлэн тайлбарлаад таблетэн дээр нь суулгаад явуулах бэлтлээ. За хэрв та өөрт тохирсон иймэрхүү сетап өгсруулахыг хүсвэл манай дэлгүүр рүү чатаар альсвал утсаар холбогдоод яг өөртөө таарсан үн боломжийн ч юм уу те альсвал бүр стриминг сетап хүртэл өгсруулад авах боломжтой шүү. Манайхтай хамт байдаг. Цаашид хамт байх хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.